Казахстан улс Евразийн хамгийн том дэвшилтэт дижитал төвүүдийн нэг болохоор зорж байна. 10 дугаар сарын 2-оос 4-ний өдрүүдэд Астана хотод Төв Евразийн технологи хэмэл оюун ухааны хамгийн том форум болох Дижитал гүр 2025 боллоо. Энэ жилийн форумыг өргөдгсөн хэлбэрээр зохион байгуулсан байна. Форум сэдвчилсэн 6 чиглэлээр явагджээ. Жишээ нь төсөл хөрөнгө оруулагчдыг холбох, технологи өгөгдөл, дэвтэд зэрэгт гол анхаарлаа хандуулсан байна. Түүнчлэн олон улсын хиймэл оюун ухааны төвийн нээлттэй Казахстаны ерөнхийлөгчөөр ахлуулсан хиймэл оюун ухааны олон улсын тэргүүлэх мэргэжилтүүдийн оролцоотой хиймэл оюун ухааны зөвлөлийн хурал болжээ. Мөн форумын үзэсгэлэнгийн талбайд технологийн компаниудын үзэсгэлэн, улс орнуудын павильонууд, гарааны бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа сурталчилсан байна. Казахстан улс сүүлийн 20 жил Евразийн орон зайн гол төв болох төрийн бодлого явуулж ирсэн. Казахстан улсаа захин засаглал финтекийн хөгжлийн индексээр дэлхийд тэргүүлдэг. Нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан Нэгдсэн үндэсний байгууллагын захин засаглалын судалгаа хүмүүсийн захин засаглал 2024 үнэлгээгээр захин засаглалын хөгжлөөр дэлхийд 24-т эрэмблэгдсэн байна. Казахстаны хөгжүүлэгчдийн бүтээгдэхүүнийг 86 оронд нийлүүлсэн байна. Төрийн дэмжлэг, төрийн үйлчлэгийг захимжуулснаар Казахстаны мэдээллийн технологийн салбар хөгжиж байна. Төрөөс шинэ бүтээгдэхүүн гаргах, дэд бүтцийн хөгжүүлэлт дэмждэг байна. 2050 он гэхэд дэлхийн дижитал технологийн зах зээл 50%-аар нэмэгдэж 6.8 их найд Америк долларт хүрэх төлөвтэй гэдгийг судлаачид үзэж байгаамаа. Урьдчилсан тооцоогоор 10 жилийн дотор дэлхийн нийт бараа үйлчлэгээний 70 хүртэлх хувийг дижитал технологи ашиглан үйлдвэрлэнэ гэж харж байна. Энэ удаагийн форумд үндэсний мэдээллийн Монцомаг агентлагийн мэдээлэл технологийн мэргэжилтэн хос хоёр мөн оролцсон. Астана хавад Монголоос Open Spot гарааны бизнес эрхлэгч тэнцэж Казахстан улсад өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулж, дуршлах солилцох, хамтын ажиллагаа хөгжүүлэх чиглэлд 3 сарын турш ажилласан байна. Энэ удаагийн форумоор нийт 200 гарааны бизнес эрхлэгчид өөрсдийн үйл ажиллагаа оюуны бүтээлээр оролцсон. Үүнээс шилдэгүүдийг тодруулж Монголоос оролцсон Open Spot гарааны бизнес эрхлэгч тулаг шилдэг 15-т шалгарсан байна.